1965-аас 85 оны хооронд бүтээн байгуулалтууд Улаанбаатар хотод 3 дөрөвдүгээр хороолт 1-р хорооллыг барихад яг инженерийн дэд үтцээ цогцоор шийдэж байгаа. Цогцоор шийдэх гэдэг нь бол тус хангамж, дулаан, цахилгаан, дээрэс нь зайгийн зөв төлөвлөлөөр парктай, сургуультай цэцэрлэгтэй нээж байгаа шүү дээ. Сүүлийн 30 жил зах зээл гарснаас хойш Улаанбаатар хотын төлөвлөлт зөв явагдаагүй, инженерийн дэд үтцээ хийгээгүй болоод дулааны шугамудаа түшиглэж замбраагууд газар олгож хийснээс болоод Улаанбаатарт өнөөдөр ширэнгэн болцсон. Дээрэс нь инженерийн дэд үтцүүдээ дулаан хангамж, цахилгаан хангамж, үер цэвэр усны хангамжаа хийгээгүй болоод өнөөдөр дулааны нөхцөл хүлээж байгаа бага 500-аад тийм аж ахуй нэгжүүд байж байна. За сэлбэдээ бид нар энэ алдаанаасаа суралцаад хамгийн анхны удаа 158 га дээр бүх юмыг зэрэг явуулж байгаа. Зэрэг явуулж байгаа гэдэг нь Аз хөгжлийн банкаар өмнө хэрэгжсэн уртын хэсгээр амгалан дулааны станц 28 мегаватт. Энэ жил бас хойд хэсгээрээ дамбыг хойшоо нэмээд хангахаар 63 мегаваттын дулааны станц хойдолд эхэлж байгаа. Энэ төслүүд маань 2 жилийн дотор дуусчихна. Амгалангийн станц өнөөдөр ачаал багтаа байж байгаа. Бид нар дундлын хэсгээр нэмээд энэ жил гүний дулааныг бас 63 мегаватт эхлүүлж байгаа. Тэгэхээр сэлб маань 158 гагасаа үргэлжлүүлээд үе шаттай тэлээ явах дулаан хангамж өрчөж байгаа. Цахилгаан хангамжийн хувьд болохоор Улаанбаатарт өнгөрсөн жилээс эхлээд бөөрөлжүүдийн цахилгаан станц, Багнуурын батарей өрөмтлөөрийг ашиглаж бөөрөлжүүдийн 150 энэ жил нэмэгдээд орно. Бид нар дамжуулт шугамуудыг бол өргөтгөж байгаа. Ингээд цахилгаан дулаан асуудал болчихж байгаа. Цэвэр усны системийг бол бид нар энэ хангамжийг шийдсэн байж байгаа. Бохирын системийг бол бид нар өргөтгөхөд явж байна. Бохирын системээр Улаанбаатар хот дээр туулны коллектор гэдэг маш том үндсэн бохирын төв магистралийн асуудлууд олон жил гаццсан байсан. Энэ жил бид нар төслийг өргөжлүүлэн явж дуусгаж байгаа. Тэгээд дээрэс нь бол энэ жил Улаанбаатар хотод 2 том цэвэрлэх байгууламж ашиглалтанд орж байгаа. Ингээд бид нар цэвэр бохироос дулаан цахилгаанаа шийдчихэж байгаа. Энэ бол инженерийн суур дэд үтцээ тийм ээ. Үүнээс гадна одоо энэ чинь хүн тухтай амьдрна гэдэг чинь сургууль, цэцэрлэг одоо тийм ээ үйлчилгээний төвд багсан. Энийг бол ингээд цогцоор нь хийж өгч байгаа. Тэгэхээр энэ 158 га газар дээр сэл бот дээр бид нар 39 багц ажиллаар бүгд бүтэн хотыг барих төслийг ингээд цуваад эхлүүлж байна. Эдгээрээс эхний 11 багц нь инженерийн барилга байгууламж, 12-оос 39 буюу дараагийн багц нь төрийн үеийнхний төслийг хэрэгжүүлэх нийгмийн дэд үтцүүдийн барилга байгууламжууд байна гэж хэлэхээр байгаа. Ингээд Монгол улсад түүхэндээ анх удаа социализмын үеэс хойш хүндээ ээлтэй цогцлбор хотыг бүтээн байгуулах ажил ингээд эхнээс эхэлж байна.